Энэ бол миний тгээс 6 тэрбум төгрөгийн борлуулалтыг хэрхэн 5 жилийн дотор хийсэн бэ гэдэг түүх. Намайг манай гэрийнхэн, найз нөхдүүд, эргэн тойрны дотны хүмүүс бүгдээрээ намайг Монхоо гэж дууддаг. Би жирийн л нэг Монгол айлын хүүхэд. Надад баян чинэлэг аав, ээж, ах дүү хинж байхгүй. Дээрээс татаад эсвэл доороос түлхээд өгдөг ч гэдэг юм уу, иймэрхүү татаас надад ерөөсөй байгаагүй. Гэхдээ би яг одоо мөрөөдлийнхөө ажлыг хийгээд, мөрөөдлийнхөө байранд амьдраад, багаасаа хүсэж мөрөөдөж исэн машина унаад, лаптопоо үрээд, дэлхийгээр аялаад, тэгээд мөрөөдлийнхөө бас хурмыг хийсэн. Би хинт ч яриаггүй энэ түүхэн өнөөдөр ингээд видео болгоод бичээ сууж байгаа нь хоёр шалтгаантай юм байна. Нэг нь болохоор энэ бичлэгийг үзэж байгаа одоо залуу дүүнертэй хойч үедээ хүн хичээвэл бас болдгийм байна гэдэг ийм жоохон ч гэсэн итгэл найдвар өгөх юмсан гэж ингээд бодсны үндсэн дээр хийж байгаа. Хоёр дахь шалтгаан гэх юм бол миний хүүхдүүд эсвэл миний одоо ач зээнэр хожмын нэг өдөр энэ бичлэгийг үзээд миний аав, миний өвөө ийм түүхтэй хүн байсан юм байна, ингэж амьдэрсэн юм байна гэдгийг бас хараасай, ингэж ойлгоосай гэж одоо хүсэж байгаа болохоор энэ бичлэгийг ингээд баримт болгоод, баримтжуулаад ингээд хадгалаад аваад үлдчихье гэж ингээд боцны үндсэн дээр бичлэгийг хийж байгаамаа. За энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Та нарыг огтхон ч удахгүй юм сонирхолтой түүх байх болно гэж найдаж байна. Би Баянгор аймгийн Богд суманд 8 хүүхэдтэй айлын хамгийн отхон хүн болж мэндэлсэн. Тэгээд би ээжийнхаа гидсэнд буюу манай аавыг нас бараад 49 хоногийг нь хураадаг тэр өдөр нь би төрж исэн юм элэ. 39 настай. Тэгээ 7 хүүхэдтэй. Ийм одоо өмчөрч хоцорсон энэ хүн дээр би хамгийн бага хүн болоод ингээд мэндэлсэн болохоор нөхрийнх нь 49 хоногийг нь хураадаг энэ өдөр нь одоо би мэндэлсэн болохоор манай ээж намайг манай аавыг одоо эргээд ирлээ гэж маш их бэлгшээж ингэж одоо хүлээж авч исэн гэсэн. Манай ээж гайхамшигтай хөдөлмөрч ийм дайчин эмэгтэй байдаг. 39 наснда ингээд бэлэвсэн хоцроод 8 хүүхэдтэй ингээд одоо яаж тэр үеийг давж гарч исэн юм бол доо гэд би одоо өөрийгөө тэр хүний оронд ингээд төсөөлөд бодохоор бүр хизээч би өмнөөс нь ингээд өөрийгөө төсөөлж ингээд чаддгүй. Одоо надаас 3хан ихч байсан гэсэн үг шүү дээ. Яг тэр зах зээлийн зах зээл шилжиж байгаа тэр одоо хүн хэцүү үед биднийг югаарч дутаахгүй, өсгөж сангахгүй ингэж өсгөж чадсан. Одоо ингээ эргээ бодохоор манай ээж бидний боловсрал дээр нь маш их анхаардаг юм хүн байсан юм гэж одоо бодогддог. Тэгээ намайг одоо шатрын дугууланд явмаар байна гэл. Тэгэхээр тэрэнд нь явуулцдаг, морин хуранд явмаар байна гэхээр явуулцдаг. Таквондо, зургийн дугуулан гэл одоо ямар л дугуулны секц юунд л явмаар байна. Бүгдээрэнд нь явуулцдаг. Ингээ бид миний хувьд бол ингээ маш их дэмждэг, намайг ингээ дэмждэг юм байсан. Би багада тоонд их дуртай өгтөөсөн. Математик, IQ олимпиадад их оролцдог. Нэг тийм айхтар одоо амжилт үзүүлээд байгаагүй ч гэсэн ямар ч байсан л энэ хоёр одоо математик, IQ олимпиадад их оролцдог байсан. Тэгээ хажуугаар нь бас их дуу, хөгжим одоо ийм урлагт их сонирхолтой. Тэгээ би анх Баянгорт бүжгэлдэг нэг ийм хамтлаг анх байгуулад тэгээд эхлээ бүжгэлдэг байж сүүлдээ дуулдаг болоод тэгээд олон их уралдаан тэмцээнд оролцож исэн. Тэгээд сүүлд нь Баянгор аймагтаа өөрсдийнхөө 2 удаа бие даасан тоглолтоо хийж исэн. Тэгээд хэрвээ одоо энэ бичлэгийг тухайн үед одоо мэддэг байсан хүмүүс үзэж явах юм бол доор комент хэсэгт бас үлдээгээрэй. Одоо ингэ бодохоор нэг жоохон ичмээр санагдаад идэх нэг тийм амар сүртэй нэрштэй тийм хамтлаг байгуулсан явж исэн. Гэхдээ би энэ хамтлаг гэдэг энэ зүйлээс бол нэлээд олон юмыг бол ойлгож авч исэн. Баг хэрхэн удирдахын, хувийн зохион байгуулалт гэж юу юм ихлүүлсэн юм одоо яаж ард нь гардгийн, мөрөөдөлтэй, зоригтой байх ямар сайхан байдгийг гэх мэтчлэн олон зүйлийг би бол энэ хамтлаг гэдэг юмнаас бол ойлгож авч исэн юм байна. Би хэдий юугааш дутаж, гачигдаж өсөөгүй ч гэсэн би багасаа л нэг ягаад ч юм
том болоод би их мөнгөтэй хүн болно доо, их баян хүн болно доо. Тэгжил одоо нэг ээжээгээ баярлуулна да гэж одоо их боддог ийм л хүүхэд байсан санагддгийн. Тэгээ би анх өөрийнхөө одоо яг хөдөлмөрөөр хэрхэн анхныхаа мөнгийг олсон гэдэг жижигэн түүхээ хуваалцсан. Манай ээж шүдний эмчилтэй. Тэгээ би багасаа ер нь ээжийнхаа ажил дээр ороод ингээл юмд нь туслаад ингээд их явдаг байсан. Тэгж яагаад баг муухан техникчээс илүү бас хөөрхөн юм хийгээ сурцсан байсан. Тэгээ нэг өдөр би 5 дугаар анги байсан. 5 дугаар анги байгаад манай ээж ажил дээр байхгүй хооронд нь би юмыг хийгээд ингээд туслаад ингээд байжсэн чинь манай сургуулийн захирал ээж ажил дээр ороод ирдэг. Тэгээд ээж чинь байгаа мó гэд. Та яахс юм байхгүй ямар хэрэг явж байгаа гэдгсэн чинь би энэ хиймэл шүтээ хугалцснаа ингээд наалахс юм аа гэдэг чинь. Тэгэхээр би наагаад игэлтэй би чадна штэ гэдгсэн чинь чи чадах юм уу гэдэг чинь. Өвөө чадна гэдгсэн чинь за гэд. Тэгээ нөгөө хуурхай шүтдээ явахаас санаа зовсон уу яасан тэгээд ямар ч байсан надад итгээд наалгаж исэн. Тэгээд тэр шүдийг ингээс нааж өчөөд би нэг 8000 төгрөг авч ирсэн. Тэгээ 8000 төгрөгөөрөө найзуудтайгаа нийлээд PC тоглоод найзуудтайгаа дайлаад ингэж анх би энэ өөрийнхөө хөдөлмөрөөр ирнэ бас ингэж мөнгө болж болдгийм байна гэдгийг анх ойлгож исэн. Тэгээд маа тэр сургуулийн захирал одоо надад итгээд өгж исэн тэр 8000 төгрөг бол одоо хүн өөрийнхөө хөдөлмөрөөр өөрөө ямар нэгэн одоо юм сурцсан байх юм бол тэрийг ашиглаад ингээд мөнгө олж болдгийм байна гэдэг зүйлийг анх одоо тэгж ойлгуулж өгч исэн маш тийм чухал ач холбогдолтой юм мөнгө байсан юм байна да гэж би одоо сүүлд нь боддог. Тэрнээс хойш би тэгээд за ер нь хүн бол ер нь мэдлэг боловсралтай чаддаг юмтай байх хэрэгтэй юм байна. Тэгжиж ер нь мөнгө олдох юм байна гэдэг нэг юм даалд ухамсарт ер нь юм суусан юм шиг. Тэгээ би ер нь сурлага хөдөлмөр одоо юмдаа шамдан суралцаад ингэж явж байгаад тэгээд их сургуульд орсон. Бүгд найрамдах хятадаард улсын их сургуулийн одоо Чинхуа англиар бол Цинхуа гэж бичдэг ийм сургууль зарим хүмүүс нь мэдчихэж магадгүй. Энэ сургуулийг олон улсын улс төрийн одоо шинжлэх ухаан гэдэг мэргэжлэр төгссөн. Яагаад энэ мэргэжлийг төгссөн бэ гэж бодохоор би манай гэрт дипломат гэд одоо зарим хүмүүс мэдчихэж магадгүй юм хар юм хатуу юм цүнх байдаг гэсэн дипломат цүнх гэдэг. Тэгээ энэ цүнхийг харахаар энэ дипломат гэдэг үг их гой санагддаг. Энэ манай аавын барьжсэн цүнх. Тэгээ яагаад ч юм ингээд юм дипломат ч гэдэг хүн одоо энэ гой цүнхийг барайл ингээд гадаад дотоодор яваал, гарын өсөг зураал, улсын их орноо төлөөлөөл, гэрээ хэлцээр хийгээл ингээд явж идэг ийм л чухал одоо хүн байдаг юм байна гэдэг ойлголттой энэ дипломат гэдэг үгийг сонсохоор нэг тийг санагддаг байсан. Тэгээд би том болоод ирэн дипломат ч юм болно доо энэ цүнхийг бариад ингээд олон газараар яваад Монгол улсаа төлөөлөөд ингээ гарын өсөг зураал их л одоо гоё ганган костюм өмсчил ингээл явж идэг ийм л хүн болох юм байна гэж одоо дотроо ингэж мөрөөдөж анх ингэж одоо энэ мэргэжлийг сонгох сэтлэн тэндээс төрсөн. Тэгээд их сургууль төгсөх бол тийм бас амархан байгаагүй. Одоо хэдэн 100 мянган хүүхдээс зөвхөн хэдхэн хүнийг одоо шалруулж авдаг энэ сургуулийг төгсөхөд бол бас л одоо шар махтай гатж ижил төгссөн. 3 жил хэлний бэлтгэл сураад 4 жил одоо үндсэн ангитай сураад ингээд 7 жил гаруй хугацаа болж иж арай гэж одоо энэ сургуулийг төгссөн. За тэгээд их сургуулаа төгсчөөл одоо жинхэнэ одоо сайхан амьдрахандаа одоо л ингээд болох нь дээ гэж бодоол ингээд ирж исэн чинь жинхэнэ амьдрал чинь их сургууль төгсөөд л эхэлдэг юм байна гэдгийг бол ойлгосон. Дипломат цүнхээ барайл, ганган костюм өмсөөл, гутлаад ослчол, зангаа зүгээд л тэгэл улс их орноор тойрол гарын үсгээ зураад айлчлал хийгээл хүмүүстэй гар хориал ингээ явах юм багтаа гэсэн чинь амьдрал шал өөрөө өгтөж авч ирсэн. Би 3 дугаар курстээ Монголын гадаад харилцааны яамд дадлага хийж ирсэн юм. Тэгээд сургуулаа төгсчөөд за ямар ч байсан буцаж очиод гадаад харилцааны яамд л одоо яаж ичээд ажилд орно доо гэж бодоод тэгээд ирээд гадаад харилцааны яамд очиод тэгээд ер нь ажилд орох бололцоо байна уу, оронтой байна уу гэдэг асуусан чинь шалгалтаа өгөөд орж болноо. Гэхдээ чиний цалин чинь 600 мянган төгрөгөөс эхэлнэ. За тэгээд хамгийн багадаа 10-аас 15 жил ажиллаж ийж нөгөө гадагшаа дотгошоо явдаг аташи эсвэл одоо 1-2 дугаар нарийн бичиг гэх юмчлэнгээр гадаадын консулт ингээд ажиллах боломж чинь нэгддэж штэ гэдэг одоо хариу сонсоод тэгээд одоо би чинь тухайд хадмидаа амьдарч ийсэн манай эхнэр жирэмсэн байсан. Тэгээ нөгөө 600 мянган төгрөгийн цалин чинь одоо
юун амьдралаа авч явах миний хүсэж байгаа нөгөө мөрөөдлийн амьдрал. Бүр хүүхдийнхаа памперсыг ч одоо авч хүрэхгүй юм байна да гэж ер нь боддоод тэгээд ерөнхийдөө за одоо яах ёстой юм бол одоо хувийн компанид орж ажиллах уу эсвэл яах уу гэд ингээд бодож жагаад ер нь ер нь энэ цалин авч ажиллах бол ер нь миний хүсэж байгаа нөгөө мөрөөдлийн сайхан амьдрал маань одоо ирэхгүй байна. Ер нь хувийн бизнес хийх нь л одоо баг цорын ганц сонголт юм байна да гэж одоо бодоод тэгээ ер нь өөрийнхөө хувийн бизнесийг эхлүүлье гэж ингэж бодож шийдсэн байна. Тэгээд ер нь ямар бизнес хийх юм, ер нь бизнес гэж юу юм, анхныхаа хөрөнгө оруулалтыг одоо яаж олох юм гэх мэтлэнгээр ингээд зөндөө олон одоо асуултууд байсан. Тэгээ энэ асуултуудыг хайж явж явах зориул би олон хятад компани төлөөлөгч одоо зарим компанийн туслах тэгээл орчуулагч энэ төр гэл зөндөө юм хийгээл явсан л та зүгээр суугаагүй. Тэгж явж байгаад нэг ажиллаж исэн хятад компани захирал нэг өдөр над руу яриад тэгээ манай нэг найз одоо Монголд ирсэн байна. Сэргийд хэрчим хүчний бизнесийг ингээд хийх гээд Монголд хийх гээд Монгол юм хамтрагч хагаа явж байгаа юм байна. Чи нэг уулзаад үзэхгүй мө гэдэг нэг ийм санал тавьсан. Тэгж ер нь бол миний анхны одоо бизнесийн гараа эхэлсэн л дээ. Тэгээ нөгөө бизнесийнхаа санааг хадам аавдаа хэлээд хадам ааваа найрж агаад тэгээд бит хоёр хамт ер нь энэ бизнес рүү орж байгаа юм л дээ. Тэгээ эхлээд бит хоёр банкнаас 160 сая төгрөг аваад дараа нь 80 сая төгрөг аваад тэгээд 100 сая төгрөг аваад хамгийн сүүлд нь нэг хувь хүнээс нэг 50 сая төгрөг зээлээд үндсэндээ ингээ бараг 400 сая төгрөгийн зээл авчиж байгаа юм. За тэгээд ер нь юм зарна гэдэг чи одоо ер нь юу ийдгийг юм зарж ядаадах ер нь юу ийдгийг гэж бодоод тэгээ ер нь бол одоо асуудал байхгүй бүгдээр ингээ зараад өгье гэдгсэн чинь дахиад амьдрал шал өөр дахиад хүлээж байгаа. Тэгээ угаасаа бизнес хийх ямар ч туршлага байхгүй, өмнө нь бизнес хийж үзээгүй, юм зарж үзээгүй, бизнесийн талаар юу ч ойлголт байхгүй, борлуулалт, маркетинг, менежмент гэж юу гэдэг юу ч мэдэхгүй нөхөр чи ингээ бизнес рүү яваад орчгоор угаасаа аргагүй тийм одоо байдал хүлээх нь ойлгомжтой. Тэгээд ерөөсөө баахан юм борлуулаад байгаа ч юм шиг, ажиллаад байгаа ч юм шиг ингээл яваад байдаг эргээ харахаар ямар ч ашиг байхгүй юм байгаад байсан. Тэгээд 2018 оны 8 сарын 18 энэ өдрийг би маш сайн сандаг. Энэ өдөр би офис дээр сууж ирсэн. Тэгээд бодохгүй. Гэхдээ ер нь монхоо чи ер нь энэ бизнесийн талаар ер нь хичнээн сургалт авлаа. Хідэн ном уншлаа энэ талаар, борлуулалтын талаар чи ер нь юу мэдэх вүлээ, маркетингийн талаар ер нь юу мэдэх вүлээ гэдэг ингээ өөрөөсөө асуусан чинь асуултын хариулт нь ойлгомжтой, юу ч байхгүйсэн. Тэгээ би яг миний урталт компьютер хийжсэн. Тэнгүүт нь компьютероор how to sell something ч үлээ нэг тийм бичээд YouTube дээрээс хайжсэн. За ямар нэгэн одоо сургалт бичлэг юу гэдгийг үзээтэй. Тэгээ хайсан чи хамгийн ихний илэрсэн нөгөө Wolf of Wall Street гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тэрнээс ингээд санаа автсан. Sell me this pen гэдэг ийм thumbnailтэй нэг бичлэг байхгүй хамгийн ихэнд гараад ирлээ. За нөгөө тийм ингээд дарсан чинь Dan Lok гэдэг нэг Аз залуу байдаг. Өмнө нь ингээ Facebook дээр ингээ зөндөөл ингээ гарч ирээд байдаг байсан. Нэг team залуугийн бичлэг байхгүй. За энийг одоо үзгэл ёстой юм байл гэдэг үзээ та гэдэг. Ингээ үзсэн чинь нөгөө хүний тархин дотор нөгөө mind blow гэдэг чинь ингээ дэлбэрэлт болж байгаа юм шиг team миний тархин дотор дэлбэрэлт болж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж исэн. Тэгээд би бүр яг үнэхээр энэ бизнес entrepreneur life гэж юу гэдгийг энэ одоо юм чинь юу юм бэ гэдгийг би тэр анх Dan Lok гэдэг залуугаас бол маш их юм ойлгож исэн. Тэгээд тэндээс би юу ойлгосон бэ гэхлээр энэ бизнес гэдэг чинь ерөөсөө энэ тухайн тэр бизнесийг авч явж байгаа хүнийх нь өөрийнх нь тусгал юм байна гэдгийг бол тэндээс анх ойлгож байгаа. Тэр бизнесийг авч явж байгаа хүн нь ямар байна? Тухайн бизнес яг л тийм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд энэ бизнес дээр анхаарал хандуулахаас илүү баг хувь хүн дээрээ өөр дээр нь анхаарлаа, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулах нь илүү одоо баг ач холбогдолтой илүү чухал юм шүү гэдгийг би анх тэгэхэд ойлгож исэн. Тэгээд ер нь бол өөр дээр анхаарч эхэлж байгаа юм. За өөрийнхөө хувь хүний хөгжил дээр анхаарах хэрэгтэй юм байна. Тэгжиж чи энэ бизнесээ амжилттай авч явах юм байна гэдгийг тэгэхэд би ойлгоод тэгээд тэр Dan Lok-ийн YouTube сувган дээр 300 гаруй бичлэг байсан. 300 гаруй бичлэгийг эхлээс нь ахуулаад ер нь үзэж эхэлсэн.
За тэгэл өдөр шөнөгүй нөгөө бичлэгийг чинь үзэл зарим бичлэг нь баг 10 20 удаа үзсэн. Тэгэл одоо бүр амнаас нь гарч байгаа бүх үгийг нь одоо бичиж аваад тэмдэглэж аваад одоо бүх юм нь ойлгох гол эргэцүүлээл ингээл тэгээ нөгөө хүний чинь одоо зөвлөгөөг нь ихнээс нь авахлал дагаал өглөө 4 цаг 5 цагаас босоод тэгэл нөгөө бяцлаглыг хийгээл йогийг хийгээл гүүгээл жимд яваал өдөрт баг 13 4 цаг одоо ажил хийгээл ингээл тасралтгүй хэдэн сар явлаа. Игсэн чинь сүүлдээ ядаргаанд ороод дархлаа муудаад тэгээ бүр цагаан мах эргээд тэгээд имлэг тивтэй тагалгаанд ороод тэгээд ер нь бас болохгүй юм байна энэ чинь ингээд юмыг нь бас тааруулаад ингээд явахгүй болохгүй юм байна гэж бас ойлгосон. Тэгээд ер нь бол тэр Dan Lok гэдэг залуугаас би ер нь анх энэ одоо бизнес энэ entrepreneur life гэж яг юу юм бэ гэдгийг бол ер нь тэр залуугаас маш их зүйлийг ойлгож анх энэ одоо бизнес энэ entrepreneur гэдэг энэ гайхамшигтай мөртлөөсөн маш хэцүү ийм одоо ертөнц рүү хөл тавьж исэн юм байна. Тэгээ өмнө нь болохоор би ямар бодолтой байдаг байсан бэ гэхэлэр ер нь ингээл урсгалаараа явж байхад те нэг тийм айхтар хичээхгүй ингэсгээл явж байхад ер нь бол би өөрийнхөө мөрөөдлийнхаа амьдрал дээр нь хүрчэндээ гэж ер нь ингэж боддог байсан. Тэгсэн чинь болохгүй юм байна. Энд чинь юу вэ? Бүр шал өөр ертөнц байдаг юм байна чи юм. Маш их хичээх хэрэгтэй юм байна. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Хүн дээр анхаарах хэрэгтэй юм байна. Маш их хэмжээгээр ажиллах хэрэгтэй юм байна. Тэгжиж чиний хүссэн хүлээгээд байгаа тэр мөрөөдлийн амьдрал дээр ч очих юм байна. Тэрнээс биш чи зүгээр ингээд одоо урсгалаар яваад байх юм бол хизээ чинь амьдралд хүрэхгүй юм байна гэж одоо гашуун үнэнтэйгээ би тэгэхэд одоо анх удаа тулж үзчихсэн. За тэгэл одоо хичээгээл ингээд явж байхад ер нь болчих юм байл үү дээ гэд ингээд бодоо явж исэн чинь амьдрал гэдэг чинь шал өөр байдаг юм аа. Хорвооч юм хатуу байдаг юм аа гэдэг. Нөгөө нэг уул цуулаад авсан нөгөө том зээлний чинь банкны хүн надад сануулж байгаа. Нөгөө авсан баахан зээл чинь эргэн төлөлт нь нийлээд бараг 22 3 сая төгрөг болцсон. За тэгээд нөгөө бизнесийн удирдаад явж байгаа цалин бүлүү тавина, урсгал зардал янз бүрийн зардлууд гарна. Тэгээ ер нь бол нэг сарын 30 сая төгрөгийн тогтмол юм зардал гардаг байсан. Тэгээ сэргээгчийн мөчний бизнес чинь өөрөө удирдлагын чанартай бизнес учраас өвөл бол ер нь тэгэл бараг нам зогсон, таг зогсчихж байгаа. Тэгээ нэг сар л одоо ямар ч орлогогүй байхад л шууд л ингээл хасах 30 сая руу орж байгаа байхгүй. Тэгээд нөгөө зээлээ төлж чадахгүй юм чи яах вэ? Баахан хүнээс таньдаг мэддэг найз нөхөн хабатнаас адсан баахан хүмүүсээс мөнгө зээлнэ, сүүлдээ зээл хөнгүү болно. Тэгээд тэр үеийн одоо нэг өдрийг би бодохоор ингээд өнөөдөр би одоо байгаа энэ амьдралдаа бүр маш их талархдаг, надад бүр гайхамшигтай тийм гой санагддаг. Тэр нь яасан бэ гэхэлэр нэг өрөө ингээ эхнэр бит хоёр орой хоол хийх гээд хөргөчөө онголдог байхгүй. Тэгсэн чинь хөргөчн дотор нэг юм уу нэг 2 өдрийн л хоолны мах үлдсэн. Тэгээд ер нь хоосон хөргөч байсан гэсэн үг. Тэгээд хоосон төрөвчтэй, хоосон ходооттой ийм хүн хөргөчөө онгойлохоор өөдөөс ингээ хоосон хөргөгч ухтахаар хүний талхад бас нэлийн юм бодогддаг юм байл л дээ. Тэгээ би эхнэр луугаа харсан, эхнэр над руу харсан. Тэгтээ бит хоёр бол юу ч яриаггүй. Ер нь ингээл харцаараа ойлголцоол харцаараа одоо бие бинийгаа ер нь дэмжээд гэх юм уу та одоо надад гомдсон, харамссан, айсан одоо тийм харц байсан гэхээсээ илүү надад итгэсэн намайг ер нь чи чаднаа гэж одоо ингэж дэмжсэн одоо тийм харц над руу харж байгаа юм шиг санагдсан л та. Тэгээ би тэр өдөр бол нэлээд их юм бодсон. Ер нь үгүй ч одоо айлын охиныг одоо жаргаана гэж ингэж авч суучаад тэгээ чи өөрөө ингээд аав хүн болчоод гэрийн эзэн болчоод ингэж ч байх ч гэжтэй одоо хоолны махгүй хэмжээнд одоо ингээ баг чи хүрч байгаа юм уу те чи ингэж амьдрах байсан юм уу ийм одоо арчаагүй байсан юм уу гэж би бол нэлээд өөртөө ингээ ярилцсан. Тэгээ ер нь тэр өдөр бол би өөртөө амлалт өгсөн. За чи чаднаа. Чи энэс илүү байх боломжтой. Чи чадна. Чи заавал чадах ёстой гэдэг ийм амлалтыг бол ер нь өөртөө тэр өдөр өгч ийсэн. Тэгээд ковид гараад ингээд бүх юм угаасаа дэлгэсний цаана орцсон байсан. Тэгээ зайнаас болцсон байсан. Ийм байсан учраас. Гэхдээ ер нь энэ интернет ашиглаад ер нь
мөнгө олох боломж ер нь юу байдаг юм бол ер нь яад ер нь интернет ашиглаад ер нь мөнгө олж болохгүй гэж ер нь толгойд анх тэгэж одоо орж ирээд тэгээ би анх how to make money online гэдэг ингээ Google дээр бичээд хайж үзэж ирсэн. Тэгээ бүр өстө хэдэн мянган янз бүрийн арга илэрцүүдийг гарч ирээд тэгсэн чинь тэрэн дотроос энэ e-commerce тэгээд тэрэн дотроо бүр энэ drop shipping гэдэг юм бизнес байдаг юм аа. Гэдэг ийм одоо юунууд гарч ирээд илэрцүүд гарч ирээд энэ бол бүр аюу сонирхолтой санагдаад үгүй энэ би тэгвэл энэ drop ship гэдгийг хийгээд үзье л та. Тэгээд өстө гаднаас тэр долларыг юм татаад өстө долларын саятан болчихъя гэдэг дотроо бодоод тэгээд анх энэ drop ship гэдэг энэ бизнесийг ер нь хийж үзье гэж шийдээд хийж үзэж байгаа. За тэгэл өстө YouTube-аар баахан бичлэг үзэл, баахан tutorial арга заавар янз бүрийн үзэж байгаа л өөрөө бүтээгдэхүүнээ судлаад тэгэл анхныхаа одоо бүтээгдэхүүнийг олоод интернет дэлгүүрээ нээгээл ингээл хийж үзсэн. Тэгээ анхны бүтээгдэхүүн юу байсан бэ гэхээр эмэгтэй хүний хөхний юм саалт ор байсан. Тэгээ манай эхнэр болохоор төрчөөд тэгээ хөхөнд нь маш их сүйтэй тэр нь аюу зовлонтой юм байсан болохоор бусад одоо ийм хүмүүс ч гэсэн зөндөө байгаа байх. Тийм болохоор тийм асуудал шийдсэн бүтээгдэхүүн ер нь бас санал болгох зүгээр юм болоо гэж бодоод тэгээд анхныхаа тэр бүтээгдэхүүн сонгоод ингээд үзсэн. Тэгсэн чинь байхгүй. Ямар ч захиалга орж ирээгүй. Тэгээ янз бүрээр ингээл үзээд тэгсэн чинь ерөөсөө нэг захиалга байхгүй. Тэгээ би бодож байгаа. За эн чи одоо ер нь бас хэцүү юм байна. Сансыг бодох юм бол тийм одоо амархан бизнес бол биш юм байна. Тэгээ тэгвэл энийг ер нь өөрийнхөө мэддэг, арай ойлгодог. Тэгээд жижигхэн ийм зах зээл дээр ер нь туршилт байдлаар, тест байдлаар хийж үзүүл ер нь зүгээр юм шүү. Тэгжиж энийг ойлгох юм байна гэж бодоод тэгээ ер нь Монголдо ер нь энэ e-commerce гэдэг бизнесийг хийгээд үзье гэд. Тэгж одоо миний анхны энэ одоо Титэм гэдэг энэ брэнд маань одоо үүсэж исэн юм аа. Тэгээд энэ бизнесээ хийх гэсэн мөнгө байхгүй юм чи яах вэ? Тэгэл танилын ингээд баахан танилаараа дамжуулж иж нэг хүнээс нь $3,000 зээлээд тэгээ анх энэ бизнесээ эхлүүлсэн. За тэгэл их нэртэйгээ нийлж аваад хоёулаа энэ бизнесээ хийсэндээ онлайн дэлгүүрээ өөрсдөө хийх, сав баглаа буудлын дизайн гаргах, тэгэл одоо постэр, контент, видеонуудаа өөрөө хийх, өөрсдөө хүргэлтэндээ явах, тэгэл тайлан тооцоо өстө юу гэдэг нь бүхэл юмаа өөрсдөө хийгээл жинхэнэ одоо морь маш их л одоо зүтгэсэн. Угаасаа ухрах зам байхгүй, алдах эрх байхгүй, өөр сонголт байхгүй. Тэгэл ийм байсан учраас тэгэл өстө өдөр шөнөгүй суугаал ингээл бүх байж болох өөрсдөөсөө гаргаж болох бүх хүч хөдөлмөрөө гаргаж байгаа л арай гэж одоо энэ бизнесээр нь гайгүй хөл дээр нь босгоод авсан. Тэгээд эхлээд нэг 5 сая төгрөг сартаа нэг 5 сая төгрөг болдог байж байгаа. Сүүлдээ нэг 10 болоод 15 болоод 25 болоод ингээд ингэж явж байгаад нэг мэдсэн жилдээ нэг 500 сая төгрөгийн борлуулалт хийдэг болцсон юм. Нилээн хөөрхөн одоо бит хоёрын амьдралыг бол ингээ хангалттай сайхан аваа явчихаар ийм бизнес болцсон байсан. Тэгээд би сандын анх ингээд брэндээ нээгээд ингэж яхад нөгөө followers-ийн тог олон болох гэдэг giveaway хамгийн анх ингээд giveaway зарлсан. Тэгсэн чинь giveaway-ийнхаа одоо тэр нэг шагналыг авах гад нэг охин нэг эмэгтэй ирдэг байхгүй. Тэс нөгөө эмэгтэй чинь нэг юм хөөрхөн wine ирсэн, вино ирсэн. Тэгээд хажууд нэг юм шоколад ирсэн. Тэгээд бит хоёрт ингээд баярлаа гэдэг ингээд өгч ийсэн. Тэгээд бит хоёр бүр амар гоё санагдаад бүр хамгийн анхны одоо бит хоёрын customer, хамгийн анхны одоо хэрэглэгч маань бүр ийм гоё ингээд бэлгшээлтэй бит хоёрт нэг ийм гоё ингээд ирлээ бит хоёр тухайд бол амар гоё баярлж тэрийг гоё хүлээж авч ирсэн. Тэгсэн нөгөө анх эхлүүлсэн нөгөө үндсэн бизнес нөгөө зэрэгдэгчийн хүчний үндсэн бизнес маань бит хоёрыг ингээд урагшин дүлхэх битгий хэл ингээ хоош нь ингээд манай бизнесийг одоо компани ингээ хоош нь татаад байдаг юм. Тэгээ амар их цагийг тийшээ зарцуулна. Тэгсэн хэрнээсээ нэх олж байгаа ашиг орлого байхгүй, ашиг муутай ийм бизнес байгаад байдаг. За нөгөөтөө шууд хайчи ихээр хайж болдгоо зөндөө олон барааны үлдэгдэлтэй байгаад байдаг. Тэгээ 3-4 жил хийцэн байсан болохоор бас ингээд шууд хайчи хайж болдгоо. Яах вэ гэдээ одоо бүр сүүлдээ бит хоёр ингээ аргаа барцсан ингээ байжсэн чинь нэг өдөр юу яадаг. Нөгөө агуулгах дотор хадгалж исэн литиум батарей. Нөгөө литиум батарей чи өөр ингээд шатамхай дэлбэрэх юм цаанаас юм юутай байдаг болохоор нэг өдөр байжсэн. Нөгөө нэг литиум батарей дэлбэрээд тэгээ агуулгах дотор байсан бүх юм шатаад дотор нь байсан барааны үлдэгдэл засвар хийдэг багаж хэрэгсэл янз бүрийн бүгдээрээ шатаад тэгээд ёстой за
бурхан л одоо цаанаас наад бизнесээ одоо бойл гэд ингэж байгаа юм байлгүүдээ гэд тэгээд тэр бизнесээ болоод 100% одоо энэ e-commerce онлайн гэдэг энэ бизнес руугаа бүх анхаарлаа энэ руугаа хандуулад ингээд ерөнхийдөө одоо нөгөө бизнесээсээ салсан гэх юм уу да анх эхэлж исэн бизнесээсээ. За ингээд 100% одоо бүх анхаарал хамаг юма e-commerce гэдэг бизнес руугаа төвлөрүүлээд ингээд яг явсан чинь бүр маш хурцтай нэлээд бүр ингэ хурцтай яваад тэгээд ойр дотныхоо хүмүүстэй хамтраад дахиж нэмж одоо 2 компани байгуулад тэгээ одоо бол ингээд 20 e-com брендийг үүсгээд Монголын зах зээл дээр гадны зах зээл дээр одоо 30 гаруй бүтээгдэхүүн тестлээд тэгээ нийтдээ нэг 6 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтыг хийчихэд ингээд сууж байна. Энэ аялал бол бүр үнэхээр бүр юм үлгэрийн юм шиг юм аялал байсан. Тэгээд хүүхэд байхасаа л ингээд мөрөөддөг байсан тэр Range Rover гэдэг машин авч унж байгаа юм. За тэгээд нөгөө байр орон байхгүй аав ээжинд амьдэрдэг байсан хоёр чинь ингээд хүсэж исэн гоё сайхан байраа худалдаж авч байгаа юм. Тэгээд лаптопоо үүрээ гэрүүлээ дагуулад ингээд зөндөө олон гоё газрууд өөр улсуудаар аялж үзэж байгаа юм. Эхнэр бит хоёр өөрсдөө жил гаруй хугацаанд ингээд мөнгөө цуглуулж байгаа бит хоёр мөрөөдлийнхөө хурим далайн эрэг дээр бит хоёр одоо хурмаа хийж байгаа. Тэгээ энэ бүгд мэдээж хэрэг тийм амархан байгаагүй. Энэ хооронд бол мэдгүй, чадахгүй маш их зүйл байсан. Тэгэл одоо стресст нь, бухимд нь, итгэл алдна. Тэгэл одоо ийм мөчүүд, ийм өдрүүд бол одоо зөндөө маш их байсан. Тэгэд энэ одоо юунуудыг одоо мэдээж хэрэг тэгэл тасралтгүй хөдөлмөр, тасралтгүй суралцсан хичээн ингэж ижил одоо энэ болгоны ард нь гарч исэн. Тэгэд одоо сургалтанд гэхэд л $26,000 жишээлбэл сургалтанд зарцуулсан байгаа. Нөгөө олон улсын улс төр гэдэг мэргэжлэр гараа эхэлж исэн нөхөр чинь Danlock гэдэг одоо энэ entrepreneur хүнээр дамжиж ийм одоо бизнесийн ертөнцид одоо хөл тавьж үзэж байгаа. Энийг одоо мэдэрч байгаа. Тэгээд амьдралын ирэхээр e-commerce гэдэг бизнес рүү орж байгаа. Тэгээд одоо ингээд content creator гэдэг ийм карьерийг эхлүүлээд ингээд камерны өмнө яриа сууж юм. Би анх энэ YouTube гэдэг сувгийг анх яагаад нээсэн бэ гэхээр би энэ өөрөө энэ e-commerce гэдэг бизнесийг маш дуртай, энд маш passionate байдаг учраас энэ гоё бизнесийг ингээд маш олон монгол залуучууд сураасаа эннээс одоо ингээд бас үлгэр аваад ингэж болдгийм байна. Монголын зах зээл дээр e-commerce хийж болдгийм байна. Гадны зах зээл дээр тэр e-commerce гэдэг юм хийж болдгийм байна. Интернетээр мөнгө олж болдгийм байна гэдэг зүйлийг цөөхөн ч гэсэн хүмүүст бас ингээд харуулах юмсан, ойлгуулах юмсан гэж бодож энэ одоо сувгийг нээсэн. Тэгээд энэ одоо 2-3 жилийн хугацаанд бол маш олон залуучууд бас надаас бас ингээд inspire авсан юм байлээ. Тэгээд над руу бол зөндөө олон хүмүүс холбогддог. Танаас зөндөө олон юм сурч ирсэн, ингэсэн тэгсэн ойлгосон. Одоо ийм амжилттай явж байна, ингээ явж байна гэдэг над руу бол маш олон хүмүүстэй холбогддог. Тэр хүмүүс болгонд одоо бүгдээр нь маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. Тэгээд энэ мөрөөдөл маань одоо саяхан нэг шат ахаад би өөрийнхөө энэ community гэдэг зүйлийг нээсэн. Яг энэ e-commerce гэдэг энэ бизнесийг сонирхдаг, оролддог, хийж үзье гэжсэн бодолд энэ хүмүүсийг цуглуулад одоо энэ community үүсгэсэн байгаа. Тэгээд багш гэдэг энэ гайхамшигтай хүндтэй энэ одоо нэрээр дуудуулаад ингээ явж байгаа. Тэгээд айгүй сонир санагддаг юм байлээ. Өмнө би хизээч хинээрч одоо багш гэж одоо дуудуулж үзэж байгаагүй. Тэгсэн чи гів гэдэг ингээд олон хүмүүс ингээд багшаа гэдэг ингээд дуудаад эхэлсэн чинь маш их тийм хариуцлага мэдрэгддэм байлээ. Энэ олон хүмүүс одоо нав багшаа гэж дуудаад эхэллээ. Одоо би чи яах вэ, ийх вүлээ гэд ингээд бас нэгэн тийм хариуцлага надад одоо мэдрэгдэж байгаа. Тэгээ би энэ олон одоо мундаг залуучуудтай нийлээд тэгээд бүр одоо гадны зах зээл дээр одоо бол Монголын зах зээл дээр бол болноо тий. Одоо бол би Монголын зах зээл дээр хангалттай дуршлагтай болчлоо. Юмаа мэддэг болчлоо, хийж чаддаг болчлоо. Одоо би гадны зах зээл дээр би бүр жинхэнэ одоо next level ийм мэрэгжлийн түвшинд одоо гадны зах зээл дээр. Гэхдээ би ганцаараа биш ийм баг бүрдүүлээд олуулаа нийлж хагаад олон монгол залуучуудтай хүчээ нэгтгэж хагаад гадны зах зээл дээр жинхэнэ e-commerce бизнесийг одоо өндөр түвшинд нь энэ e-com брендийг үүсгээд ингээд явъя гэсэн ийм одоо дараагийн миний одоо ийм
аялал маань одоо эхэлсэн, үргэлжлээд ингээд явж байгаа юм байна. Хэрвээ энэ бичлэгийг үзээд сууж байгаа залуучуудад ганцхан зөвлөгөө өгөөч гэж надаас асуух юм бол чи хаанаас ч хэлсэн байж болно, чи хинч байж болно. Амьдрал чам руу хідэн ч удаа нүрээ боруулсан байж болно. Гэхдээ чи зогсолтгүй л яваад байх юм бол урагшаага бүр сөмөөр алхамаар урагшаага чи зогсохгүй, бууж өгөхгүй яваад байх юм бол хизээ нэгэн өдөр амьдрал чам руу нүрээ буруулахш хоёр гараа тосоод, алгаа тосоод энийгээд ухтаад авдаг юм байна. Тийм болохоор өөртөө итгэлтэй байгаарай. Хэзээш битгий зогсоорой гэж би хэлмээр байгаа. Subscribe, like дарахаа битгий мартаарай.